Үзэг сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тархины алаас нэвтрүүлэг подкастын 95 дахь дугаар яг одоо танд хүрэх гэж байна. Тархины алаас нэвтрүүлэг подкаст маань сар бүрийн 15:30-ны өдрүүдэд Хэмнэл радио 91.7 болон Тархины алаас сувгуудаар та бүхэнд хүрж байгаа гэдгийг хэдийнэ мэддэг болсон байх. За энэ удаад бид эрүүл харилцаанд суралцах бүлэг сэдвийн доор харилцааны дүрийн талаар ярилцахаар сэтгэл судлаач Пүрэв Сүрэнг урьсан байна. За урилгыг маань хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За урилга ирүүлсэнд баярлалаа. За тэгэхээр хоёулаа өнөөдөр харилцааны дүрийн талаар ярилцахаар би таныг урьсан. За гэхдээ хоёулаа ярилцлага эхлэхээс өмнө та өөрийнхөө байгууллага, ажилтдаг чиглэлийнхээ талаар манай үзэгч сонсогчдод танилцуулах. За би болохоор судлаач Ясмэлхийг сэтгэл зүйн төвийг үүсгэн байгуулсан сэтгэл судлаач мэргэжилтэй хүн байгаа. За манай сэтгэл зүйн төв нь болохоор анхаарал тутамгших ба хит хөдөлгөөнд эмгэг гэж ярьдаг. ADHD тэр хүүхдүүдтэй түлхүү одоо ажилтгаараа мэргэснээрээ арай жоохон босоод сэтгэл зүйн төвөөс онцлог гэх юм уу. Тэгээд тэдгээр хүүхдүүдийнхаа бид нэр анхаарлын хөгжил тэгээ өөрийн хяналт эднэрийг нь тогтооход зориулсан одоо Герман улсаас оруулж ирсэн дасгал тренинг за тэгээ сэтгэл зүйн үйлчилгээнүүдийг үзүүлдэг байгаа. За тэгэхээр би өнөөдөр яагаад тантай энэ сэдвээр бас ярилцмаар санагдсан бэ гэхээр өмнө тантай нэг уулзаад ярилцж байхад хүүхдүүд эцэг эхчүүдийн талаар ингээд ярилцж байхад ийм харилцааны дүрд ингээ хүмүүс ер нь ингээ орчихдог. Тэгээ тэр нь ингээ харилцаанд одоо гэр бүл гэхэд аав ээж хүүхдийн харилцаанд ч юм уу те их нөлөөлдөг санагдаад. Тэгээд гэр бүлээс эхлүүлээд яг бидний өдөр тутмын харилцаа, нийгмийн амьдралын харилцааны дүр яаж нөлөөлдөг талаар ярилцмаар санагдаад тэгээд энэ сэдвийг онцлсан байна. За тэгэхээр нэг хүмүүсийн дунд ингэж одоо ярьдаг шүү дээ те. Одоо нэг өөрийнхөөрөө ингээд байж өрөөсө чадахгүй байна гэж хүн өөрийгөө хэлдэг. Эсвэл бос хүмүүс чи өөр болсон юм уу? Чи яац юм бэ гэж ингээд хэлдэг. Тэгэхээр энэ болгон маань нэгсэнд харилцааны дүр гэж чинь бид нэр ойлгож болох уу? Яагаад ер нь бид нэр ийм дүрд орчтой? За харилцааны дүр гэдгийг ойлгохын тулд бид нэр харилцаанд хид хідэн одоо нөгөө нэг үүргийг гэх юм уу эсвэл сэтгэл зүйн хамгаалтаасаа хамаарат эсвэл нийгмийн одоо хүлээлт гэж байдаг тийм нийгмийн хүлээлтээс эсвэл хамаарат эсвэл нөгөө нэг амьдралдаа авсан нэг юм туршлагаасаа хамаарат бид нөгөө нэг хүн хүнтэй харилцахдаа янз бүрийн одоо нөхцөлдөр янз бүрийн ийм дүрт хувраад байдаг. За тэгээд энэ дөрүүдийн талаар судалсан одоо манай сэтгэл судлалын маш олон онолууд байна л да. Гэхдээ хүмүүсийн хамгийн их түгээмэл мэддэг одоо хоёр онол дээр би тайлбарлаад ярих гэж бодож байна. За эхний онол болохоор Берний онол байгаа шүү дээ. Тэрүүн дээр бид нэр эцэг их гэдэг нэг дүртэй байдаг. Хүүхэд гэдэг нэг дүртэй байдаг. Насанд хүрч гэсэн нэг дүртэй байдаг. За тэгвэл зөрчилдөөнд харилцаа яг юунаас үүсээд байдэм бэ гэх юм бол одоо жишээлбэл эцэг их хүүхэд гэдэг харилцаанд байх юм бол энэ бол хэвийн. Яагаад гэхээр эцэг их гэдэг харилцааны дүрийн цаатлын хэрэгцээ нь болохоор хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тэгээд нөгөө хайрлах, халамжлах гэдэг хэрэгцээ байгаад байдаг. Тэгэнгүүт хүүхэд гэдэг чинь өөрөө нөгөө нэг бие даах болон хайрлуулах гэдэг хэрэгцээтэй байгаа учраас энэ хоёрын хооронд нэг их зөрчилдөөн үүсдэггүй. Одоо энийг жишээлбэл бид нөгөө нэг зүгээр л эцэг их хүүхэд гэдэг нэрээр нь эцэг хүүхдийн хоорондын харилцаанаас авч үзэх юм бол яг зөрчилдөөн үүсдэггүй шүү дээ. Миний хөө гадаа хүйтэн байна. Сайхан дулаахан хувцас өмс чи энийг өмсөх ёстой гэхэд хүүхэд бол угаасаа л нөгөө хайрлуулах хэрэгцээ байгаа учраас тэрийг нь тэгэл өмсчдэг. Зүгээр таалагдахгүй байх юм бол тэрүүн дээр нөгөө нэг бие даах буюу нөгөө нэг өөрийн сонголтыг бие дааж хийх хүсэл дээр эсэргүүцэх зангуул нь ороод ирдэг гэсэн үг тийм. Тэгвэл энэ дээр зөрчилдөөн үүсдэг юм. Гэтэл эцэг их болон насанд хүрэгчийн хооронд зөрчилдөөн үүсэж эхэлдэг. Ягаад гэхээр насанд хүрэгч хүн гэдэг бол нөгөө нэг локог, дистаралтай, баримтад цуурилсан илүү нөгөө нэг бодит байх хэрэгцээг чухалчлаад байдаг. Тэнгүүт эцэг их чинь болохоор нөгөө хайрлах, халамжлах, хүлээн зөвшөөрөх хэрэгцээтэй байнгут насанд хүрэгчийн харилцааны дүртээ ороод ирэнгүүт зөрчилдөөнд үүсэддэг. Нөгөөх нь баримт нэхэд ангуут үгүй зүгээр л чи миний хийснээр хийчээчээ гэд. Тэгэхээр нөгөө нэг бид нар харилцааны сувгаа ямар дүрэн дээр тухайн хүний одоо нөгөө нэг нөхцөл байдал нь ямар байгааг мэдчих юм бол бид нэг юм харилцаан дээр зөрчилдөөн үүсгэх болчиход байгаа байхгүй. Тухайн хүн одоо жишээлбэл манай дарга илүү тэгэж нэг юм хайрладаг, халамжилдаг, тэгээд хүлээн зөвшөөрөгдөх тийм нөгөө нөхцөл байдалд их байгаад ах юм бол бид нэр зүгээр л хүүхдийн дүрлөө шилжиж ороод тухайн хүний хэлгсэн дүүрэн, журам бүх зүйлсийг хүлээстэй сайхан сонсчихно гэсэн үг. Тэгээд дараа нь түрүүнд нь тохируулсан байдлын хариулт үзүүлээд гэхдээ яг одоо бол бид нөгөө нэг ажил хэргийн харилцаанд байгаа учраас та надаа энийг баримттайгаар ч юм уу эсвэл энийг дээр би ийм баримт байх ёстой гэж бодож байна гэх юм бол
тухайн хүний маань одоо хэрэгцээнд хангагдсан байгаа шүү дээ. Эхний ээлжиндээ хангагдсан байгаа учраас тухайн хүн маань дүрээ солиод одоо насан туршийн харилцаа руу ороод ирэх боломжтой. Хэрвээ бид нар насан туршийн харилцаа руу ороод ирэх юм бол ийм зөрчилдөөн байхгүй юу? Одоо жишээлбэл нэг ингээ ажил гүйцэтгэх төсөл ч юм уу эсвэл нэг юм хийх хэрэгтэй боллоо гэх юм бол би тэрийг илүү баримттай факттай яриад тэнгуут нөгөө хүн маань ч гэсэн тэгвэл наад баримтан дээр чинь наадхын чинь цөмөөрөө ингэж шийдвэл зүгээр юм уу гэдэг ийм шийдэл бас яригадаад эхэлнэ гэсэн үг. Гэтэл эцэг эхийн дүрэн дээр хүүхдийн дүрэн дээр харьцангуй тийм шийдэл байхаасаа илүү нэг нь илүү нөгөө нэг хүлээцтэй сонсгоод нөгөөх нь болохоор илүү өөрийгөө одоо хүлээмжшүүрүүлэх гээд ярилцаад идэг гэсэн үг болчих гээд байна. За тэгэнгүүт дахиад нөгөө нэг Капманы судалгаа байгаа. За Капманы судалгаа нь болохоор Берний одоо энэ онол дээр нь бол илүү боловсронгуй болгож гаргаж ирээд бид нэр дахиад нэг юм 3 одоо токсик динамик харилцааны дөрүүдийг гаргаж ирсэн байгаа. Энэ нь нөгөө нэг аврагч, хохирогч, тэгээд дарангуйлагч гэсэн ийм 3-4 хүмүүсийн хамгийн их сонсч ийсэн хамгийн их сонсч ийсэн нь болохоор бид нэр энийг хэлдэг. Тэнгүүтээ одоо жишээлбэл нийгэмдэр хамгийн их яригадаад байгаа зүйлс хохирогчийн сэтгэлгээнээсээ салаач. Чи бүр яг хохирогчоороо яриад байна. Дандаа ийм хохирогч байхын наас сэтгэлгээ чинь одоо чи өөрийгөө юу гэж бодоод байгаа ингээд айгүйх тэгдэг болсон шүү дээ би минийгөө шүүмжлэхтэй. Гэтэл энэ зүйлсүүд ч гэсэн биднэрт бас байдаг. Гэхдээ сэтгэл судлалын шинжилгээ ухаанд хүмүүсийн хамгийн их ойлгомоор байгаа нэг зүйлс нь бид одоо саяны эхлээд ярьсан 3-4 байна. Сүүлд ярьж байгаа энэ 3-4 биднэрт их бага хэмжээгээр надад ч гэсэн байгаа. Хүн болгонд байгаа. Зүгээр л бид нар энийг нөгөө нөхцөл байдалтайгаа тохируулаад яаж гаргаж ирж байгаа байдлаас тэгээд дээрэс нөгөө нэг бидний төлөвшлөөс хамаарат байгаа гэсэн үг болох гэдэг юм л та. Тэгэхээр энэ 3 одоо хохирогчийн сэтгэлгээ бол бид нар амар их ойлгоод байгаа шүү дээ. Гомдолдог хүүе би нэг чи хийж чадахгүй байна. Дандаа л ингэхийн чи хэрвээ ингэсэн байсан бол чи надад аятайхан тайлбарлсан байсан бол би яг энийг чинь тэрүүгээр чинь л хийх байсан шүү дээ. Гэл тэнгүүт дахиад нэг хүн орж ирэнгүүтээ аврагчийн сэтгэлгээгээр те. За наадхыг чинь тэгвэл надад өгчих би хийчихье. Чи чадахгүй байгаа бол би хийчихье гэд. Нөгөө хүн нөгөө хохироод байгаа гэж хэлээд байгаа хүн дээр илүү нөгөө нэг тайлбарлаад ойлгуулад хийх гэхээс илүү дахиад нөгөө ажлыг нь аваад хийждэг ч юм уу. За ялангуяа нөгөө нэг эцэг эхчүүд маань энэ аврагчийн сэтгэлгээнд дээр айгүйх байдаг шүү дээ. Хүүхдээ ингээл бие даагаал гутлаа өмсөөл тэнцэн ингээл баацнаа сууж ангууд бол хизээ наатах чингэжсэн намайг сайн харжээ гэж гяс үдээд өгчдөг. За тэгэл аль хурдан гарыг гэж. Тэнгүүт нөгөө нэг хүүхэд ер нь бол бие даах хэрэгцээ цаанаа байж байдаг. Тэгээ тэр хүсэл эрмэлзлийг нь бид нэр жоохон сэтрээчих юм бол тэрүүнд нь жоохон цаг цав гаргачих юм бол хүүхд маань тэрийг ерөнхийдөө бол хийждэг. За нөгөөх нь болохоор дарангуйлагч гэсэн шүү дээ. Тэр хүн бол ерөөсөө л бүх зүйлсийг ямар байдлын тайлбарыг сонсдоггүй шууд өөрийнхөөрөө чиг шугам одоо шууд заагаад хийлцчихдэг гэсэн үг. Хүчээр тий үгүй тийхгүй ингэх ёстой байдгийн зүгээр л миний яг хэлснээр хийгээд хийч гэдэг. Тэгээд тийм үед нь бол нөгөө хүн маань дахиад яг ийм дарангуйлагч ийм харилцааны хэв маягаар үзэлцээд байх юм бол энд хинч ялагч болж таарахгүй. Зүгээр л нэг ийм хэрүүл маргаан болоод шийдэлгүйгээр ингээд өнгөрөө дуусчих байхгүй юу. Тэгэхээр бид нөгөө нэг ийм харилцааны энэ хэд дээр та яг хаана нь яваад байна гэдгээ мэдчих юм бол бид нэр одоо жишээлбэл гэд нэг юм мэдчих гээд нь шүү дээ тий. Мэдчих юм бол бид нэр цаашдаа би яг аль зүйл дээр нь ямар баланстай байх вэ гэдгээ мэдээд авчих юм бол харилцаа маань юм тэнцвэртэй болоод хэрнээ дээрээс нөгөө нэг юм зөрчилтөнд харилцаанууд илүү багасгаар байгаа юм л та. Тэгэхээр сая бол айгүй чухал нөгөө санаануудыг би бас яг хүмүүст энэ талаар хэлхийг хүсдэг байхгүй юу? Одоо нөгөө хитрхи ингээ ойлголтуудыг туйлширч хүлээж аваад идэг гэх юм уу? Та сая хэлж штэ. Хохирогч, дарангуйлагч, аврагч гэдэг энэ дүр чинь их бага хэмжээгээр биднэрт байд юм аа. Тэгэнгүүт ингээл хохирогч нэг зүйл дээр хохирогч байсан л бол тэр чигээр нь л тэр үнийг хохирогч гэж жишээ нь авч үзэх гэдэг штэ. Тэгээ бас нэг эго гэдэг дээр бас хүмүүс ингэдэг штэ. Эго гэдэг чинь уул нь биднэрт бүгдэнд нь байгаа. Гэтэл энэ айгүй эготой гэж ярьдаг ч юм уу те. Гэх мэтчлэнгээр энэ ойлголт тэгээд бас бидний тэр нөгөө харилцааны ямар дөрүүд байдیں۔ Гэдэг талаар суур бүх зүйлсийг сая хүмүүс маань эндээс бас ойлгож авсан байх гэж бодож байна. Одоо тэгэнгүүт ийм зүйл ингээ бодогдож байна л та. Бид нар ингээд дотор байдаг гэдэг нь шүү дээ. Тэгээ энэ дөрүүд маань дотор ингээ байдаг. Тэгэнгүүт ямар үед би ингээ хохирогч болоод байгаа, ямар үед би аврагч нь болоод байгаа юм те. Энэ болгоныг бид нар
ухамсартайгаар ингээд за энэ үед би ингэчээгээд тохируулга ер нь хийгээд өөртөө ингээд санамсаргүйгээр ч юм уу те ингээд тохируулга хийгээд идэг зүйл юм уу? Эсвэл дийлэнх одоо харилцааны 80% нь магадгүй жишээ нь аврагч байгаад идэг бол тэр нь ингээ багаас нь ер нь тогтцсон зүйл байгаад идэв юм уу? Бид нэр одоо хохирогч ч юм уу, эсвэл аврагч ч юм уу, би эсвэл энийг ингээ дарангуулчих гэдэг зүйлсийг ер нь бол сонгодгоо. Энэ бол зарим зүйлсүүд нь бол ийм автоматар буюу нөгөө бидний сэтгэл зүйн хамгаалах механизм гэж байгаа шүү дээ. Сэтгэл зүйн хамгаалах механизм гэдэг чинь тарих өөрийгөө одоо их тийм ер нь тархины нэг үүрэг гэж нэг юм байгаа шүү дээ. Тарих яагаад бид нарыг юм сайхан ад жаргалтай, ийм комфорт зон ингээд байлгах сонирхолтой байгаад байдгийг. Тарих бол бид нарыг ерөөсөө ад жаргалтай бөгөөд аюулгүй байлгах тийм нөгөө нэг тохиог байнга илгээж идэг. Тийм ч учраас нөгөө нэг бид нар заримдаа ингээд одоо хүмүүс бас нэг үгийг айгүй хэлдэг болсон шүү дээ. Энэ өста надад айгүй тийм чаленжтай юм байна. Өста их юм сорилттой тулгарах дуртай муртай гэд. Тэр маань өөрөө нөгөө нэг бид нарыг өсөлт хөгжилтийг маань л дэмжиж байгаа гэдэг санааг л илэрхийлээд багш байгаа юм л та. Гэтэл тарих маань өөрөө болохоор өөрийг нэг юм сайхан аз жаргалтай, тайван нөхцлүүдийг бүрдүүлэхийг хүсдэг. Тэгэнгүүт нөгөө харилцаан дээр одоо жишээлбэл зөрчилдөөнд харилцаа бий болоод нэг хүн маш их юм өндөр дуугаар загнаад ч юм уу те эсвэл өндөр дуугаар харилцаад эхлэнгүүт шууд хамгаалах механизм ажиллаад тухайн хүнийг шууд хүүхэд төрлөө оруулцдаг. Тэгээ та юу хийж байгаа гэнэ би яг тэр ихтэй тэгвэл хийгээд ирээ гэд тэгтэл цаана нөгөө хүн маань эзэмшсэн мэрэгжил боловсрол бүхэл зүйлтэй байгаад тэрийг арай өөрөөр байх боломжтой юм гэдэг хамгаалтыг ерөнхийдөө гаргаж ирдэггүй гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө нэг хамгаалах механизм цаана ажиллаад эхлэнгүүтээ хүн дүрээд шууд ингээд зохицуулцдаг. Харин бид нөгөө нэг хамгаалах механизмыг жоохон эвдээд насан туршийн байр суурин руу ороод насан туршийн дүрлөө ороод ирэхээр үгүй энэ ийм байх боломжгүй. Яагаад үг гэхээр гээд ийм баринд факт ярьж байгаа бол бид нар энийг насан туршид ярьж байгаа гэсэн үг. Гэтэл нөгөө хүн маань тухайн зүйлсийг одоо ингээд биднээс факт сонсч штэ тий байх боломжгүй. Яагаад үг гэхээр хүн мэдээллийнх нь одоо жишээлбэл гэр хороолд амьдарч байхад бид нэр арай өөр зүйл хийх гээд байх юм бол тэр ямар ч боломжгүй гэх юм бол тэр нэг судалгаа гэдэг ч юм уу нэг юм баримтан дээр авах бол нөгөө хүн маань тэр зүйлсийг нь ойлгоод тэгвэл эн чинь ийм байх ёсгүй маань би хитрхи өөрийнхөөрөө дарангуулад байсан юм байна. Эсвэл би нөгөө нэг эцэг их гэдэг дүрлөө ороод байсан юм байна гэдгийг бас л нөгөө нэг ухамсаргүйгээр ойлгоод тэгээд нөгөө насны хүрчийн дүрлөө орж ирэх боломжтой болчихж байгаа гэсэн үг. Бид нөгөө харилцаан дээр яг ярьдаг чинь чи жоохон насан турш шиг байгаад гаач гэдэг төлөвсөн юм шиг яриач шийдвэр гаргахтаа битгий ингээ хүүхд чиг бодоод тэгэл бид нар зүгээр нэг ингээ яриан дундаа хэлээ сурсан байдаг шүү дээ. Энэ болгоом чинь л ер нь бидний харилцааны дүрийг хэлээд байгаа ойлголт юм байна гэж сая би бас ойлголоо. Тэгээд дээрэс нь одоо нөгөө насан туршийн жишээ нь дүр дээрээ байгаад хүн нэг шийдвэр гаргахтаа эсвэл ажил хэрэг дээр ч юм уу те харилцаанд өөрийгөө илэрхийлж байгаа маань нөгөө хил хязгаараа хамгаалаад байгаа гэдэгтэй бас холбогдож байгаа юм болов уу гэж бодлоо. Энэ холбоотой юу? Холбоотой. Өөрийнхөө нөгөө нэг гэхдээ ер нь энэ нэг харилцааны хэм маяг хаанаас одоо бий болоод байгаа юм бэ? Би яаж ийм харилцааны хэм маягийг эзэмссэн бэ гэдэг нэг юм асуулт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ер нь бол хүүхдийн нөгөө нэг хүмүүжил, төлөвшөл, гэр бүлийн орчноос маш их хамааралтай. Одоо бүр хамгийн энгийн жишээ нэг хүүхэд нэг юм сул үг хэлдэг. Эсвэл нэг юм уулаг алддаг штэ тий. Одоо жишээлбэл хөөрэ гэл тийм нэг уулаг алддаг байнгут энэ яг хаанаас ингэнгүүт гэрийнхнийг ингээд сонсохоор бас л яг нэг тийм уулаг алддаг гэр бүл байдаг штэ. Эсвэл яг нэг гэрийн тийм нэг одоо хэм маягтай байдаг. Тэгэхээр гэр бүлийн орчин гэдэг бол маш чухал байдаг. Тэгээд заримдаа одоо эцэг эхчүүд би хүүхдээ зунжингаа гадаа тоглуулсан чинь манай хүүхд хараал хилдэг болчлоо. Хүүхдүүдтэй ингэж нөгөө хиг йог хийдэг болчлоо. Хүүхдүүдтэй маш тийм одоо бүдүүлэг харилцаж байна гэж хэлдэг штэ тий. Гэтэл тэр нь хаанаас бий болсон гэхээр хүүхэд маань тэр орчинд очиж тоглоод тэгээ тийм хүүхдүүдийн зүгээр л нөлөөллийг ингээл өөртөө шууд тусгаад авсан байгаа байхгүй юу. Тэгэхээр харилцаа гэдэг бол бидний одоо хүүхдүүдтэй бол шууд тусгалын замаар бий болж байгаа. Харин бид нэр энэ дээр нөгөө нэг эцэг эхчүүдийн өөрөөр олцоо юу ах вэ гэхээр хүүхдүүдэд тэрийг нөгөө нэг зааж сургах, чиглүүлэх тэрийг тайлбарлах нь их чухал байгаа юм л та. Тэгээд эцэг эхчүүд маань бол нөгөө шууд өөрийнхөө харилцааны хэм маягаар одоо шууд хүүхдэд хэлнэ штэ. Ямар мухаг хэлээд байгаа юм тэгдэггүй
ахмад хүмүүстэй ингэж харьцдаг гэдэг ийм шууд заах чингууд хүүхэд тэрийг нөгөө хүүхэд байр сууриасаа байхаан бол шууд хүлээгээд авчна гэсэн үг. Гэтэл хаан зөрчилдөөн үүсгүү гэхээр нөгөө хүүхэд маань томчуудын ярианд одоо нөгөө хил хязгааргүй ингээ оролцдог тийм байгаа сурцсан байхаан бол тэгээд тэр хүүхдүүдийг бид нэг юм хигжүүн хэрсүү хүүхд гэж ярьдаг штэ тий. Яг бүр хэцээх юм байр сууриас ярьцдаг. Тэгээ ийм болоод ирэхээр нөгөө нэг хил хязгаар болон үүргийн холилдон бий болоод тэгээд зөрчилдөөн үүсэж эхэлдэг. Тэгээд тэр хоёр чинь хоёулаа нөгөө нэг өөрөө өөртөө хүлээн зөвшөөрүүлэх гээд эхэлж штэ гэсэн үг шүү дээ тий. Тэнгүүт нөгөө нэг энэ ёстой нэрээ ийм яриатай штэ. Наснасаа эрт ийм болоо сурцсан. Энийг би ёстой бүр дийлхэ болчлоо гэд. Тэгэх юм бол бид нар нөгөө нэг анханасаа хил хязгаараа яаж тогтоосон бэ? Та өөрөө хүүхдтэйгээ харилцах, хүүхдийн тэр нөгөө ойлголтын талаар хил хязгаарыг нь заагалж өгсөн юм уу? Жишээлбэл хүүхдийн хүмүүжил болон хүүхдийн сурлагын талаар тэрийг зүгээр л хүүхдийн дэргэд хамаа замбраагүй яриад тэгээд нэг стратеги тактик гэж нэг юм байгаа шүү дээ. Бид нарт одоо Монгол улсын хар хайрцагны бодлого гэдэг шиг гэр бүл болгонд л нэг юм хөөрхөн хүмүүжлийн арга барил байгаа шүү дээ. Тэгтэл тэрийг шууд хүүхдтэйгээ яриад өстой нэр энэ ингээд эдгэн тэр тэгээд эдгэн эсвэл бусдыг шүүмжилж айгүйх яриад өстой тэдний хүүхэд айгүй хүмүүжүүлгүй тэгээд тэр хүмүүжүүлгүйг чи ингээд дарахчлаа сурчлаа гэлтэх юм бол хүүхэд яг бусдыг тэгээ шүүмжилдэг бусдыг ойлгоё гэхээсээ илүү бусад хүүхдүүдтэй гадаа гарч тоглохдоо хүртэл тэгдэггүй наатаа шин тэгж хилдэггүй эцтэй гэж хүүхдийн тоглоомын таглагбайн ярианууд нэг тиймэрхүү болсон байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө гэр бүлийн яриаг бид нэр харилцааны хэм маягийг шууд тусгаад ингээл гаргаж чадаад гэсэн үг. Тэгэл тэр нөгөө нэг маш олон тусгалын аргаараа цаашаа ингэж нөлөөлөл тэгэл нэг мэдсэн чинь одоо эцэгчүүд ярьдаг хөө өстой энэ одооны хүүхдүүдийн хил амигээ дийлдэхээ болцсон гэдэг. Дийлдэхгүй байгаагийн шалтгаан нь бид нэр өөртөө төлөвшүүлэх үйл явц дээр гэхдээ энийг санаатай хийж байгаа гэж хэлэхгүй л те. Санаандгүй байдлаар одоо хийгээд тэгээ тэр нь нөгөө нэг ийм нөлөөллийг ингээ үзүүлчихэд байгаа маа. Тэгэхээр гэр бүлдээ бид нар ямар дүртэй байх ёстой юм? Хүүхдийг төлөвшүүлэхэд бид нэр ямар харилцааны байдалтай харилцах ёстой юм? Магадгүй нөгөө нэг хүүхдийг насанд хүрсэн хойно нь насанд хүрэгчийн дүрлөө орно гэж бол гэдэг талаар өөрөөс яриаггүй гэсэн үг байхгүй юу? Насанд хүрэгчийн байр сууриас тухайн хүүхдтэй насанд хүрсэн хүн шиг л ярина гэсэн үг. Үгүй чи одоо энэ аягийг жишээлбэл яг ингээ сайхан ширээний гоолд ингээ тавьдаггүй бол энэ нь ингээ ас гарчдаг юм. Чи ойлгосноо? За тэгвэл одоо чи яг энийг ингээд тавиад үзтээ гэд энийг ийм хяналттай бөгөөд заавартай хийлэх нэг чухал байгаа юм л та. Тэгэхгүй эцэг эхчүүд маань болохоор энэ аягийг авч ширээн дээр тавиадах гээл яаж тавихыг нь зааж өгөөгүй. Тэгээд хүүхдийг өөрөө нөгөө нэг логикоор бодоо сэтгээд яг ширээний голд өөрийнх нь бодсноор тавьчихна гэж бодоод байдаг. Гэтэл тэр нь нөгөө нэг санаанд нь хүрэхгүй болоод ирэнгүүт зөрчилдөөн үүсгэх. Тэр энэ үзүүр дээр тавиад одоо ингээ ахарчлаа штэ гэд. Гэтэл тэр хүүхэд маань хүүхэд байр суурин дээр байгаа байхгүй. Гэтэл хүүхдийг яг нөгөө харцыг нь өөр дээрөө төвлөрүүлж агаад за яг чи намайг харж та. За одоо яг хийгээд гэхдээ одоо чи ингэдэ гэдэг энэ зүйлс нь магадгүй яг нөгөө насны урагчийн харилцаа буюу тэр дүрийн одоо зүйлс байгаад байна гэсэн үг. Одоо ингээ харилцаан дээр харангууд та түрүүн бас хэлж штэ эцэгчүүд нөгөө хэрэгээс ингээд байгаа бол бишээ гэд. Мэдээж эцэгчүүд хүүхдээ ямар агаасаа гэж хүсэж байгаа вэ гэхээр асуудлыг ингээд яг тохиромжтой хэлбэрээр нь шийдчихдэг. Нөгөө түрүүний хэлдэгчлээ яг насанд хүрсэн хүн шиг тийм байдаг байгаасаа яг насныхаа ингээл хөгжилт хамгийн сайнаар байгаасаа л гэж хүсэж байгаа шүү дээ. Гэтэл одоо түрүүний бас таны хэлсэн жишээ шиг чи тэр айлын хүүхдийг хартаа ингэсэн байна. Энд чинь болохгүй. Эсвэл тэр айлын хүүхд ийм мундаг байна гэж ингээ хэлж байгаа. Гэтэ аав ээж бол цаад нөгөө уг санаа нь бол илүү сайн байгаасаа алдаагаа олоод арчиж засаасаа гэж байгаа. Хүүхэд түүнийг хуургаж авахтаа болохоор одоо магадгүй мууг нь үлгэрлээд ч юм уу те. Эсвэл за намайг ингээд муу гिचж байгаа юм байна гэд магадгүй өөрийгөө ингэж хүлээж аваад ч юм уу тусгаад байна шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь таны ингээд хүүхдүүдтэй эцэг эхчүүдтэй ажиллаж байгаа туршлагаас харахад эцэг эхчүүдийн нэг нийтлэг одоо санаандгүй ингээд гаргачаад идэг ямар алдаанууд нь харилцааны цаашдын дүрийг магадгүй ингээд бүх зүйл тохирогч байх гэдэг ч юм уу те. Эсвэл бүх зүйлд дарангуулагч байх гэдэг ч юм уу ийм байдал руу ер нь оруулаад байгаа юм шиг харагдсан байна. Ажиглагдсан байна. Сэтгэл судлалыг ярихаар бид нэр яг өнөөдөр харилцааны талаар ярьж байгаа боловч бүх зүйл ийм уялдаа холбоотой байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энд нөгөө нэг яригдах зүйл маань юу гэхээр
үүргийн холилдоо бий болоод байдаг. Тэгээ эцэг их гэдэг бол эцэг ихийнхаа үүргийг гүйцэтгэх ёстой болохоос биш хүүхэд эцэг ихийг үүргийг гүйцэтгэх ёсгүй. Хүүхэд өөрийнхөө хүүхэд гэдэг үүргээ гүйцэтгэх ёстой байгаа даахгүй юу. За хамгийн нэг жишээ гэх юм бол эцэгчүүд маань маш их ажилтай байгааддаг. Маш их ажилтай учраас дүүгээ аваарай. Дүүгийнхаа гэрийн даалгаврыг хийлгээрэй. Бараг айл болгох гэдэг асуудал шүү дээ. Гэрийн даалгаврыг одоо юу цэцэрлэгээс нь аваад гэрийн даалгавраа хийгээд гэрээ цэвэрлээд хоолоо хийгээд. За өнөөдөр аав ээж хоёрын жоохон оройтох юм шиг байна шүү. Дүүгээ унтуулаарай. За тэгээ яжсэн нь өглөөрт дүүгээ сэрээгээд хувцлаад аваад гараарай гэд. Энэ бүх зүйлсүүдийг хэлчихэж байгаа байхгүй юу? За тэгвэл яг энэс эцэг эхчүүд яг алийг нь хийх ёстой юм шиг байна. Уул нь бүх зүйлд нь оролцох ёстой юм шүү. Тэгэнгүүт хөрхий тэгэл хохирогчт нь яг айлын томуудлал гэлээ. Тэгээ нөгөө нэг айлын томуудыг бүгдийн зохицуулаад сурцсан. Тийм бүгдийн зохицуулаад сурцсан. Бие даасан. Тэгээ харилцааны хэм маяг нь арай өөр байдаг штэ. Анзаарч яснаа. Одоо айлын томуудтай ярихад илүү тийм нөгөө бие даасан, насанд хүрэх юм байр суурьтай. Тэгээ дээрээс нэг жоохон халамжлах юмнууд нэлээ их байдаг штэ. Чи өнөөдөр кофегаа ууснаа. Маа би чамд кофег чи аваад ирлээ. Би өнөөдөр кофегаа чанчлаа шүү. Энэ бол нөгөө нэг одоо ажлын байран дээрх хамгийн нөгөө хин ямар дүртэй байгааг ингээ харах боломжтой хэсэг байгаа даа. Хүмүүс шууд айлын томыг нөгөө чи айлын том уу гэж мэддэг шүү дээ. Тэнгүүтээ чи айлын том. Тэгвэл айлын багууд яадаг вүлээ? Кофе чанаагүй байгаа мó. Кофений машиныг залгахгүй яасан гэдэг ч юм уу те. Нэг иймэрхүү харилцааны өнгө гэдгээс бид нэр тухайн хүний яг нөгөө нэг үүрэг хэр зэрэг хүлээж ийснаас нь мэдэж болох гар байгаа байхгүй юу. Тэгэхээр санаатай болон санаандгүй байдлаас эцэг эхчүүд маань их нөгөө нэг өөрийнхөө үүрэг даалгаврыг одоо үүрэг хариуцлагыг том юм уу эсвэл хоёр дахь хүүхэд юм уу эсвэл арай том болсон дөрөв шилжүүлчихдэг. Тэнгүүт арай баг дээр нь болохоор манай энэ маань 6 настай юм 5 настай юм гэд орхигдуулцдаг. Гэтэл хүүхэд 5 ч бай 6 ч бай ер нь хэдэн настай ч байсан бай хамаагүй өөрийнхөө нас сэтгэл зүйн онцлог дээр тохирсон үүрэг даалгавар харилцааны хэм маягийг бол эзэмшгэл хэрэгтэй байгаа даа юм л да. Харилцаа гэдэг маань цаана ийм үүрэгтэй холбогдох нь байна. Тэгэхээр хүүхэд өөрөө нөгөө нэг хийж чадж байгаа зүйлсийг нь болж өгвөл биеийг нь даалгуулад хийлгүүлээд авах хэрэгтэй. Тэгээ тэрүүн дээр нөгөө нэг насанд хүрчийн байр сууриас бид нэр харилцах хэрэгтэй байдаг. За харилцаан дээр нөгөө гараад байгаа зөрчлүүдийн хувьд ч гэсэн хэрэгцээ гэж нэг юм байгаа штэ. Хүний сэтгэл зүйн хэрэгцээ гэж байгаа. Тэр сэтгэл зүйн хэрэгцээг нь ойлгочих юм бол хүүхдийн гаргаад байгаа тэр ааш аягийг бид нэр ойлгочих боломжтой байгаа да. Жишээлбэл хүүхэд юу хүсдэг вэ гэхээр бид нэр хайрлуулах болон бие даах байдлыг илүү хүсдэг гэсэн үг. Тэгээ бие даагаад жишээлбэл энэ аяганд ус хийгээд ирчих чадамжтай байхгүй хүүхэд. Гэхдээ тэрийг нэхлээд нөгөө нэг хөт ус хийгээд ирээр чи яг өөрийнхөө уух хэмжээнд тохируулаад ингээ хийчихдэг гэдгийг заачих юм бол хүүхэд энийг бие даах. Бие даагаад хийж чадахгүй ингээл халигд салгитл их ус хийх юм бол тэрийг нь тайлбарлаж өгнө гэсэн үг. Чи сая энийг яг харж агаад хийх ёстой байсан юм аа. Яг харж агаад энэ хүрхээр нь буцаагаад одоо кранта хаана гэдгийг юм уу, канопа дарна гэдгийг юм уу, тэгээ яг зогсох ёстой гэдгийг нь заагаа өгчих юм бол хүүхэд үүнээс хоошиг бие даагаад өөрийгөө одоо жишээлбэл амаа цангасан үедээ өөрийгөө ундаалчихна гэсэн үг байхгүй юу. Гэтэл бид нэр бүх юм чадахгүй байж би чамд хийгээд ирээгээд ингэх тусам хүүхэд энэ зүйлсүүдийг суралцахгүй гэсэн. Ялангуяа нөгөө нэг айлын багуудыг ганцуудыг бид нэр их тэгж байж харагдаад байгаа. Тэгээд бие дааж чаддаггүй юм гэд одоо нөгөө нэг 8 нас 9 нас тэгээ бүр 10 хэдэн нас хүрээд ирэнгүүт нь манай энэ хоол хийж чадахгүй, өндөгч шарч чадахгүй. Бараг нөгөө 6 настай шарна шүү гэдэг зүйлсийг хэлээд байгаа байхгүй. Гэтэл тэр хүүхэд хийж үзээгүй, туршлагагүй учраас хийж чадахгүй байгаа. Тэгэхээр эхлээд бид нар нөгөө хүүхдийг туршлагатай болгох нь маш чухал. Тэгээд тэр зүйлсүүдийг нь оролдуулаад бай. Бид нарт гэхдээ бас нэг асуулт асуумаар л байгаа юм л да. Эцэгчүүд бид нэр өөрсдөө гэсэн үг шүү дээ. Би энийг яг одоо ганц оролдлогоор хийж сурсан билүү? Би энийг хизээ хийж сурсан бэ гэдэг зүйлсийг ингээ асуугаад жоохон ингээ нэг өөртөө 1 минут гаруй ингээ тунгаагаад ботчих юм бол нэрээ би нэр чинь нэрээ тэдэн настайдаа сурсан штэ. Тэгэх юм бол таны хүүхэд ч гэсэн тэдэн насндаа сурах магадлал маш өндөр гэсэн үг. Тэгээд тэрийг ингээ хүлээн зөвшөөрчих юм бол харьцангуй нөгөө нэг хүүхдээ ойлгоод эхэлнэ гэсэн. Тэгээд нөгөө нэг хүүхэд чинь хүүхдтэйгээ харилцахаараа бас их хөөрхөн харилцдаг штэ тий. Тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийг ингээ заримдаа анзаарах юм бол зарим хүүхдүүд нөгөө нэг эцэг их гэдэг байр суурин дээрээс харилцаад
бие биендээ заагаад байдаг. Гэтэл яг хүүхэдтэйгээ харилцаж байгаа үедээ найзаа чи надад ямаагүй ч гэхээр мэ гээл өгчдөг тий. Тэгээ тэр хоёрын хоорондын тэр нэг юм өөртөө хэллээрээ ойлголцож байгаа байдлыг харчаад бид нар бас заримдаа гайхдаг. Юм битгүй энэ хоёр ингээд ойлголцоод байдгийн би л ерөөс юу ч ойлгохгүй шүү дээ. Гэтэл тэр хоёр ингээ ойлголцоод байна гэхээр хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцаа учраас ойлгомжтой байгаад байна л та. За тэгэхээр одоо ингээд багасаа сая та нөгөө нийтлэг ийм зүйл тохиолдоод байдгаа гэдэг юм 2 3 шинжээдэг ярьлаа шүү дээ. За ингээд хүүхд маань одоо өслөө. Өсвөр насндаа ирлээ. Өсвөр наснд чинь өстөө нөгөө түрүүний хэлдгээр айгүй чаленж явна шүү дээ, тэ. Бүр олон янзын хүмүүстэй харилцсан, олон харилцах хүмүүсийн тоо нэмэгдэн тэдгэртэй эвлэлтэд зохицох хэрэгтэй болно. За энэ үе шатн дээр бас нэг юм харилцааны одоо дүрээ хүнийг юм тодорхойлж авдаг нэг үе юм шиг бас санагдаад байгаа байхгүй. Тэгээ ингээ явж итэл за их сургууль сурлаа, ажил дээр гарлаа гэл нас ахих тусам бидний харилцах хүрээлж өөрчлөгдөж байгаа, харилцах бие авч явах байдлууд ч өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ амьдралын үе шатууд, амьдралын жилүүд ахих тусам бидний харилцааны дүр ингээд нэг төлөвшин гэхүү тийм зүйл одоо байх уу, илүү их дийлэнхтэй юмн дээр нэг ийм дүртэй байгаад байдгаа. Хэрвээ зүгээр хувиар ярих юм бол 100% одоо хүн өөрөө 100% гэхэд 20% нэм, 30% нэм гэх юм уу. Тийм зүйл ер нь байдаг уу? Ихэнхдээ нөгөө нэг хүүхэд өсвөр нас руу шилжитлээ. Тэгээ өсвөр насаас шилжилтийн нас гэж нэг ярьдаг шүү дээ. Нөгөө хүүхэд байхаас насанд хүрэх рүү энэ нэг шилжих цагийг бид нар шилжилтийн нас гэж нэрлэж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхэд насанд бол бид нар илүү нөгөө нэг юм харилцаа одоо юу хүүхэд гэдэг дүрэн дээрээс нь нөгөө нэг юм одоо хохирогчийн дүрэн дээр би ингээгүү бусад ингэсэн учраас би ингэсэн. Та надад заагаагүй учраас би энэ чинь ингээ алдчихлаач гэдэг ч юм уу тийм. Ийм дүрэн дээр илүү их байгаад байдаг. Тэгээд явандаа нөгөө нэг шинжлэх ухаан одоо сургуулиас бид нэр эзэмшиж байгаа нэг юм боловсрал гэж нэг юм байна шүү дээ тийм. Тэр боловсралыг эзэмших тусмаа бид нэр ер нь юмыг юм бодтой, ултай, суйртай, факттай, рационал сэтгэх ёстой юм байна гэдгээ ойлгоод ирэхээр одоо нөгөө нэг насанд хүрэгчийн төрлөө их орж байгаа гэсэн. Тэгээд нөгөө нэг одоо тэндээс илүү их төлөвшөж байгаа юм уу? Тэгээд тэрийг бид нэр илүү ухамсартайгаар одоо жишээлбэл сэтгэл хөдлөө зохицуулж сурж байгаа. Илүү нөгөө нэг ялангуяа нөгөө нэг 17 нас гэдэг насыг одоо эцэгчүүд айгүй их ярьдаг. Манай хүүхэд яг шилжилтийн насн дээр юу болоод байгааг нь ойлгохгүй. Сток бүр ингээл манай гэр нүүгэлтэж харалаа байсан юм шиг. Тэг яг 17 нас хүрсэн чинь гинт нар гараад цэлмэл манай хүүхэд надтай бүр мэдлээ л гэж ярьж байгаа байхгүй юу. Тэр тэнд юу болж байгаа нүг гэхээр энэ хүмүүс надаас ийм зүйл хүсээдээс учраас энийг надад ойлгуулах гэж ингэж исэн юм байна. Тэгвэл би энийг нь ойлгох хүлээгээд авчаа. Одоо харин намайг ингэж ойлгооч гэдэг илүү тийм насан туршид харилцааны төрлөө ороод ирж байгаа гэсэн. Тэгэнгүүт нөө зөрчилдөөн байхгүй болцсон. Тэгээ зөрчилдөөн байхгүй болсныгаа бид нар эцэгчүүд маань юу гэж хэлж нүг гэхээр нар гарсан тэнгэр цэлмлээ гэж яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үед хүүхэд маань нөгөө нэг юу болоод байгааг илүү нөгөө нэг ойлгох гээд олон талаас нь бодлож бодоод байгаа гэсэн үг. Тэгээ тэр бодлож бодоод байгаа хэсэг дээр бид нар яг л эцэг гих гэдэг дүрээрээ ороод чи яагаад байгаа юу болоод байгаа чи хүүхэд юм байж ээж өстой нэр аавын зээж боллоо гангалж гоолоо гэл ингээд хэлэх юм бол нөгөө хүүхэд маань бие даах гэдэг зүйлсээ илүү авах гээд байгаа учраас эсэргүүцэх зангуул орж ирээд байгаа. Тэгэл энэ юм болохоор л эсэргүүцэл, юм болохоор найзууд гэж яриад, юм болохоор хаалгас хаваад байна гэдэг маань хүүхэд бие даах тэр нөгөө нэг хэрэгцээг хангах гээд зөрчилдөөн бий болоод байгаа. Тэгэхээр тэр зөрчилдөөний цаад учир шалтгааныг нь ойлгочих юм бол бид нэр жоохон орон зай тавиад өгчих хэрэгтэй. Дээрээс нь цаг хугацааг жоохон үлдээчих хэрэгтэй. Магадгүй нэг 14 хоног юу болох нь ажиглаад үз тээ. Тэгээд ямар ч хэлсэн би чиний хажууд байгаа шүү гэдгээс сануулчгал юм бол хүүхэд буцаад хэрэгцээтэй үедээ хурж ирээд тусламжаа авчих. Яагаад тэгэхээр хүүхдүүд өөрөө нөгөө нэг хайрлуулах гэдэг хэрэгцээ нь цаанаа явж л байгаа шүү дээ тийм учраас ирээд намайг хайрлаач ээ. Би чадахгүй юм штэ. Намайг энэ дээр хийгээд өгөөч гэдэг зүйлсийг хилчгэл юм бол бид нар тэрэн дээр нь илүү тусалчих боломжтой байгаа юм л да. Тэгэхээр тэрийг ярьдаг, хилдэг, сэтгэл хөдлөлийн тэр нэг зохицуулахад алдагдаад байгаа үеийг нь нэг жоохон бариад авчих хэрэгтэй. Нөө насан туршиж болохгүй л ингээл суралцаал хичээгээл орлогод хийгээл яваад байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бас нөгөө энэ үедээ нэг ойлголт чинь ингэж чадахгүй байгаад шүү дээ. Яг дийлэнх л ер нь гэр бүлд гардаг л бас асуудал ахaltaа өсвөр насны хүүхэдтэй тийм.
Тэнгүүт ингээд төсвөр насны хүүхдэйгээ ойлголцох хүн ингээд байгаад тах нь цаашдынх нь амьдралд бас харилцаанд тэр хүн ямар дүртэй байх вэ гэдэгт нь нөлөөлж иж болох уу? Болно. Одоо ялангуяа бид нар тэр нөгөө токсик динамик гэдэг нэг загварын талаар ярьлаа шүү дээ тий. Тэр загвар яагаад гарч ирсэн бэ гэхээр зарим хүмүүс тэр чигээрээ юм хохирогчийн сэтгэлгэн дээр үлдсэн. Одоо юм болгоныг буруутгадаг. Тэгэл бусдыг буруутгаад, бусдаас өө хайгаад ч юм уу тий. Тэгэнгүүтээ би энийг чинь чадахгүй. Энийг хийгээд гэж гэхээр өө би чадахгүй юм байна. Тэрийг хийгээд гэж гүү чадахгүй залхуу үрээд гэл нэг ингэж ярьдаг болцсон байдаг. Эсвэл нөгөө нэг бүх юмыг бие дааж өөрөө шийдвэр гаргаад хийгээ сурцсан хүмүүс нь аврагч болчдаг. Тэгээд бусдыг одоо ерөөсөө би дааж юм хийх гэхэд нь хийлэгдэггүй. Уг наашаа аваад дээр би нацаа чи хийчээ чи чадахгүй юм байна гэж бусдыг түлхдэг ч юм уу. Тэгэл би энийг л чадна. Тэгээ одоо энэ хараа миний хийсэн тайлан гэдэг ч юм уу. Тэгэл ингээд тэгээ тэрийг бид нөгөө нэг юм эго хүм гэж нэрлээд ах шиг байгаа юм л да тий. Гэтэл тэр чинь эгодоо биш тэр хүн маань аврах шиг харилцааны дүрэн дээр илүү хөөрийг аваач тавиад байна гэсэн үг. Тэгэхээр эсвэл нөгөөх нь бүр юм дарангуйлагч болсон тий. Чи энийг одоо жишээлбэл өөрөө мэдээд хий. Чи энийг одоо зохицуулах ёстой. Чи яхаараа энийг чаддаггүй юм. Чи дүүнэрээ захирах ёстой үсттэй. Дүүнэр чинь чиний үгийг сонсохгүй байгаа үсттэй гэдэг ч юм уу те. Ийм нөгөө байдал маань хүүхдийг явандаа ийм нөгөө дарангуйлал руу явуулаад тэгээ хүн маань том болоод ирэхээр намайг л сонсох ёстой. Ер нь ах ихч байх гэдэг чинь дүүнэрийг захирах ёстой гэсэн үг үсттэй. Та нар намайг ийм болгочоод өнөөдөр надаас юу хүсээд байгаа юм гэдэг ч юм уу те. Ийм байдал руу ингээ орчдөг гэсэн. Тэгэхээр тэр хүний нөгөө нэг өсөх насанд өсөх түүхэнд ямар юм байсан тэр хүний амьдралын туршлаган дээр энэ илүү хамааттай болчихж байгаа гэсэн. Магадгүй зарим зүйл дээр жишээлбэл нөгөө одоо сэтгэл зүйн хамгаалах механизм ажиллаад иж болно тийм. Сэтгэл зүйн хамгаалах механизм чинь өөрөө нөгөө нэг айдас болон түгшүүр юм уу тийм. Эсвэл уур бохимдлыг нөгөө нэг дарах ч юм уу эсвэл тэрийг нөгөө нэг дүр буюу маск үсгээд ээж болно. Хингүүт хүн тэр нөгөө нэг үнэн бодит байдлаа бусдад илэрхийлэхийг ер нь аль нэг хүн хүсдэггүй шүү дээ. Тэнгүүтээ тэрүүн дээрээ дүрд ороод одоо харилцаад байдаг байж болох юм. Тэгэхээр одоо ингээд миний одоо дараагийн асуух гэж байгаа асуулт тэгээ 2 3 асуултууд баг нийлээд нэлээд том л асуулт асуух гэдэг юм л да. Юу гэдэг нь нөхөр одоо ингээд харилцаан за бид нар одоо ингээд аврагч гэл эсвэл хохирогч гэдэг ингээд нэг юм пайзыг зүгээд бид нар явахгүй байгаа шүү дээ. Гэхдээ юутайч ингээд багаасаа өсвөр наснаасаа миний урд өмнөх амьдралын туршлага дээр ер нь би асуудлыг яаж зохицуулсан бэ? Юмд яаж ханддаг байсан бэ гэдгээрээ өнөөдөр ингээд зогсож байгаа шүү дээ. Тэгээ бид нар ингээд шошиг урдаанаачаагүй бас байнга л би хохирогч байна гэд өөртөө бас ингээ ураа дэвшүүлчээгүй гэстэл ингээ яваад байгаа. Тэнгүүд одоо ингээд харахаар хүмүүсийн ингээ харилцааг харахаар хохирогч чинь авраг төрштэй хүмүүс ингээ хоорондоо илүү ингээд юу атсан уулзсан байдаг ч гэх юм уу. Нэгэн дандаа тий хохироод байдаг учраас нөгөөх нь дандаа авраад. Гэтэ бид нар энэнийг ухамсартайгаар бас тооцоолж бодож мэдэхгүй байгаа. Яагаад ч юм ингээл уулзсан. Тэгэхээр ийм харилцааны дөрүүд төр бид нар нэгт яаж ингээд юу н хандах хэрэгтэй. Надад зүгээр нэг үед нэг ийм асуулт бас төрж исэн байхгүй юу. За бус хүмүүсийг за багтаа ингэсэн юм байлгүй дээ өсвөрнөсөндөө ингэсэн юм байлгүй дээ гэл ингээ ойлгол авахаар за би ингээд ойлгочих ингээгээд ингээ бодонгууд бусад хүмүүс бас яг адилхан ингэж бодож байгаа болов эсвэл би ингээд ойлгоод байна гэсэн үйлдэл маань ойлгохгүй бас ийм үйлдэл байгаад ах үе дээ гэд нэг өөртөө эргэлзэж бас ингээ бодож байгаа байхгүй. Тэгэхээр ийм харилцаанд юу н яаж ингээд тэр харилцааны дөрүүдийг ойлгож зохицуулж явах хэрэгтэй юм. Бас дээрэс нь нөгөө ойлгохын тулд тэр хүмүүсийн ингээд цаад юмыг бас ойлгох хэрэгтэй болчиход ш цаана юу болчих уу гэдэг. Тэгэхээр энэ дөрүүдийн цаана яг ямар юм сэтгэл зүйн хэрэгцээнүүд байгаад байдیں۔ Жишээ нь дандаа ингээл буул тэгээд идэх хүн байдаг шүү дээ. Тэр хүн цаанаа наана илэрхийлэхгүй байгаа цаанаа юу гэж хэлхийг чинь хүсээд байдیں۔ Нилээл ингээ олон юм асуучлаа л да. Харилцааны дөрүүдийн хэрэгцээ гэд хэлж штэ тий. Цаатын хэрэгцээг нь ойлгочих юм бол төрчлөлтөө байх үс гэдэг байна. Бид нар нэг гэрээ хэлцээр харилцааг их амжилттай байхаг айгу хүсэж байдаг штэ тий. Магадгүй нөгөө нэг хүнийг их ойлгоол, хүлээцтэй хандаал ялангуяа нөгөө нэг манай нийгмийн салбарынхан бол их тэгж одоо нөгөө нэг сэтгэл судлалын хичээл их авсан байдаг болоош тэр юм уу.
За энэ хүн ингээд л байгаа юм байна. За их гээл их эмпати ханддаг шүү дээ. Тийм юуг л ойлгож гад. Гэхдээ зарим зүйлсийг тухайн хүн маань өөрөө нөгөө нэг бодит байдлаар газардаж нэг ойлгох хэрэгтэй байгаа шүү дээ. Жишээлбэл байнгын хохирогчоор яваад байсан хүн бол өөрийгөө би байнгын хохирогч байгаа юм байна гэдгээ мэдхгүй бол бусдаас дандаа тусламж хүссэн бие даах байдлаа ерөөсөө нөхөж авч чадахгүй хүн болчихж байгаа гэсэн үг. Гэтэл нөгөө аврагч хийгээд байгаа хүн маань байнгын авраад байх юм бол бусдад боломж олгохгүй. Тэгээд бусдын бие даах байдлыг бас дэмжихгүй байгаа хүн шиг болчих гээд байна шүү дээ, тий. Тэгэхээр та нөгөө нэг өөрийгөө одоо жишээлбэл нэм нэг 6 дүр байна гэд хамгийн нийтлэг 6 дүр байхгүй юу? Ингээд бодоод үзэх юм бол та юу н бусдад нөгөө нэг хэр их боломж олгодгийг та өөртөө одоо жишээлбэл хэр шудраг ханддаггийн та эцэг эхийн одоо тэр нөгөө нэг би хийчээ чи өнөөдөр кофе уусан уу гэдэг асуултыг 7 хоногт хичнээн хүнд тавьдгийн гэдэг ч юм уу те. Иймэрхүү энгийн асуултаар ингэх юм бол бид нар ер нь бол харилцаанд ямар дүрэг илүү их давмгаалаад байгаагаа мэдчих боломжтой гэсэн. Тэгээд тэрийг мэдчих юм бол бид нар цаана нөгөө нэг хэрэгцээг байгаагаа ямар хэрэгцээ байгаагаа илүү ойлгочхоор одоо жишээлбэл эцэг их гэдэг дүрний цаана бол нөгөө нэг хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх, тэгээд хайрлах гэдэг ийм хэрэгцээ, халамжлах гэдэг ийм хэрэгцээ байгаа даа. Тэгэхээр эндрэгийн нөгөө нэг асуулт чинь юу вэ гэхээр та хүний нөгөө хийсэн зүйлсийг хүлээн зөвшөөрөө шууд авчиж гэнэ үү? Та хэр их шүүмжлэлтэй ханддаг вэ гэдэг асуултууд байна гэсэн үг тийм. Тэгээд тэр нөгөө нэг зүйлсүүд их байгаад тахаан бол би эцэг эхийн дүрэн дээр айгүй хүнтэй харилцдаг юм байна гэдгээ мэдээд авчна. Тэгээд эцэг эхийн дүрэн дээр их харилцаад байгаа хүн жишээлбэл нөгөө харилцагчаагаа хүүхэд байхыг илүү их шаардах хэрэгтэй гэсэн үг. Зүгээр дуулууртаа сонсоох. Тэгээд нөгөө хүн нь зүгээр бүх зүйлсийг ингээл хүлээн аваад биелүүлээд ингээд явчихна гэсэн үг шүү дээ тийм. За хүүхэдийн дүр дээр байгаа хүмүүс одоо хүүхдийн харилцааны хэм маяг гэдэг нь болохоор цаанаа нөгөө нэг бие даах болон харилцуулах гэдэг хэрэгцээ байгаа шүү дээ тий. Хэрвээ энэ маань биелэгдэхгүй байх юм бол эсэргүүцэх зан үйлүүд айгүйх гаргаад байдаг гэж түрүүн хэлжсэн тий. Тэгэхээр энэ нөгөө одоо эсэргүүцээ дургуцаад үгүй эн чинь ингэж хийхгүй тийм би тэгэж бодохгүй байна гэд ингээд байгаа бол нөгөө бидний харилцаа бас юм зөрчилдөөнтэй болох гэдэг гэсэн үг. Тэгээд энэ хүүхэд харилцааг бид нарыг зөвөөр нь илэрхийлж авахгүй бол цаатлын нөгөө нэг эсрэг дүр маань болохоор хохирогчийн сэтгэлгээ гэдэг зүйлс маань явах гээд байгаа. Тэгэхээр хохирогч гэдэг маань болохоор бусдыг илүү буруутгасан, ягаа заавар зөвшөлгөө өгөөгүй юм, ягаа зөв чиглэл өгөөгүй юм, эсвэл тэр ингэж хийгээгүй учраас би өнөөдөр ингэ алдчихлаа гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлсүүд дээр айгүй ярих гаддаг. Нөгөө насан туршийн хэрэгцээ бол нөгөө логик дараалалтай, тэгээ баримт нотлохоотой, тэгээд рационал хандах хэрэгцээ байгаа даа. Тэнгүүт бид нар нөгөө нэг эцэг эхийн байр сууриас аваад үзэхээр дахиад ямар зөрчилдөөн гардгуу гэхээр дандаа л юм болгоныг одоо баримт факт нэгж яахын зүгээр энэ удаад шууд биелүүлчих болтгүй юм уу гэд яг нөгөө эцэг эхийн хүлээн зөвшөөрөх байдлаар орж ирээд байгаа гэсэн. Тэгээд нөгөө нэг аав ээж болохоор мэдэж гин гэдэг. Тийм би чиний аав ээж болохоор мэдэж байна. Эсвэл бол нөгөө нэг аав ээж гэхгүйгээр би том хүн би чамаас илүү албан тушаалтайч гэдэг ч юм уу тий. Эсвэл эрдмийн зэрэг цаалтайр гэдэг ч юм уу мэдэж гин гэдэг. Тийм. Тэгээ нөгөө нэг шүүмжлэх сэтгэлгээ их ороод ирэхээр ийм болоод байна гэсэн. Тэгээд тэр хүмүүс маань болохоор нөгөө аврагчийн сэтгэлгээн дээр илүүхөө өөрийгөө байлгаад байна шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг дарангуулын сэтгэлгээч гэсэн мөн адил яг энэ нөгөө нэг эцэг байр суурь дүрийн ингээд цаашаа шилжчихэд байна гэсэн. Тэгэхээр бид нөгөө нэг өөрийнхөө дүрний хэрэгцээг одоо яг ямар хэрэгцээ үүсээд та ийм нөгөө нэг харилцааны хэм маяг руу ороод байгаагаа энэ хэрэгцээнээсээ гаргаад мэдээж бас болохоор байна. Тэгээ хэм бол нөгөө үр дүнтэй харилцаа гэдэг маань эхлээд тухайн хүний өнгө, тоон, юу хүсээд байгаа тэр нэг юм түлхүүр өгнөөцтэй болох гэдэг юм л та тий. Нөгөө нэг илүү их захирч, тушаасан, дүрм журм ярьсан гэдэг ч юм уу ийм байх ёстой гэж л байгаа бол энэ хүн маань эцэг эхийн дүр дээр байгаа юм бэ шүү дээ гэж бодоод эхний удаадаа бид нар хүүхдийн дүр рүү шууд буугаад ирүүлэх зүгээр. Тийм үү. За ойлголоо. Та нэг ийм юм хүсэж байгаа юм байна штэ гэд нөгөө харилцаанд чинь нөгөө Дейл Карнегийн нэг юм шилдэг одоо харилцааны хэв маягийн харилцааг эхлүүлэх нэг түлхүүр үг гэдэг байдаг штэ тий. Эхний 3 удаагийн одоо
эхний 3 удаагийн асуултанд тийм гээд нөгөө хүн маань хариулчих юм бол за тэрнээс цаашх бол ямар ч асуудалгүй явчихна гэж тэгдэг штэ тий. Та эхлээд нөгөө нэг юунээсээ тухайн хүн эцэг их байр суурин дээр байх юм бол та надаас ийм зүйл хүсэж байгаа юм байна зүг үү? Тийм. Би яг энийг хүсээд байна. Чамд юу нь ойлгомжгүй байна гэхээр за би одоо бүхнийг ойлголоо гэж бодлоо. Энэ нь зөв үү гэл. Тэгэхээр дахиад тийм гэж хариулаад. За би тэгвэл одоо энийг хийгээд аваад ирээ болох уу гэх тэнгуут болно гэл нэг юм тийм гэлцэн байх юм бол тухайн хүний маань хэрэгцээнд хангагдсан гэсэн үг. Одоо хэрэгцээнд хангагдсан байгаа үед бид нар насан туршийн төрлөө шилжиж боломжтой байна л да. Тэгэхээр нөгөө нэг хүн нөгөө нэг бүгдийг ойлгоод байгаа юм шиг мөртлөө цаана нөгөө нэг юм харилцааны тактикийг бас хэрэглэх боломжтой болж байгаа гэсэн. Тэгээ харилцааны тактик руу насан турш руу оруулаад ирэх юм бол нөгөө хүний одоо насан туршийн төрлөөнд татах хэрэгтэй болж штэ тий. Тэгэх юм бол бид нар ерөөсөө ямар ч зөрчилдөөнгүй яг ойлголцоод за би тэгвэл таны энэ хүсэж байгаа зүйлсийг ингээд ийм баримтаар нь ингэж хийгээд ирье болж гэнэ үү. Харин та энийг надад ингээд өгөөрэй гээд нөгөө хүндээ буцаага шаардлага тавьж болж байгаа юм л да. Тэрнээс биш эцэг эхийн дүрэн дээр байгаа нөхцөлд би хүүхдийн дүрэн дээр байгаа бол тэр хүн шаардлага тавиад тэр хүн хүлээж авахгүй шүү дээ. Улам л нөгөө зөрчилдөөн маань одоо би болчихно гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг харилцааны тактикийг бас эзэмших нь нөгөө нэг харилцааны ур чадвар гэдэг байгаа маань энийг л хэлээд ах шиг юм л да. Яг тийм байна. Одоо нэг хүмүүс бас ингэж өгдөг зарим энэ хүн надтай ингэж харьцаж байхад би тэгжил харьцанд гэдэг ч юм уу те. Эсвэл надтай ингэж байгаа юм чи би ч гэсэн яг ингэн овоо босгоогүй шаацгай юун дээр суух уу гэл ингэж харилцах гад байдаг. Гэтэл яг нөгөө харилцааны дүр талаасаа бодоод үзэнгүүт ялтгүй сая таны хэлтгэлээ л та тий. Үнэхээр одоо ингээ өөдөөдөөс сөргөлцөдөө угаасаа ямар ч үр дүн тухайн үед гарахгүй. Тэгэхээр илүү харилцааны ур чадвар, тактик, ухаалаг байдлыг бид нар бас гаргах хэрэгтэй болж шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг насанд хүрэгчийн одоо харилцааны хэв дүр гэж нэрлэдэг байгаа тэр зүйлс маань илүү биднээс нөгөө ухамсар илүү шаардж байдаг. Тийм ч учраас нөгөө яг төлөвшлийн насан дээр өсвөр насны хүүхэд маань түрүүн хэлсэнчлэн энэ нөгөө нэг логикtis дараалтаа сэтгэх процесс нь явагдаад эхлэнгүүтээ энэ одоо харилцааны хэм маяг руу төлхөө орчдог. За бид нар ингээд ямар ч байсан за өөрийнхөө харилцааны дүрийг нэг бас ойлгох хэрэгтэй юм байна те. Бид нар өөрсдөө бас ямар ч яваад байгаа юм билээ. За бусад харилцаж байгаа хүмүүсийн дүрийг бас ойлгохыг тэр хүн хичээх хэрэгтэй юм байна. Цаана бас ямар сэтгэл зүй харилцаа байгаа нь. Яг одоо бас ямар харилцаа үүсэж байна вэ? Тэгэхээр би яах юм гэдэг. Одоо саяны 3 тим гэдэг бол айгүй бас гоё арга шүү дээ. Тэгэхээр энэ шиг одоо ингээд маш олон бас аргууд байгаа шүү дээ. Ийм аргуудыг заа суралцах хэрэгтэй юм байна. За гэтэл бас нэг ийм зүйл байгаад байдаг. Би ингээд за энэ хүнийг ингээд би дандаа л ингээд ойлгодог. Дандаа л би тусалдаг тий. Хүн мэдээж өөрийгөө сайнаараа байгаа болж байгаа л гэж ингээ хардаг шүү дээ. Тэгээ би дандаа ойлгодог, дандаа ингэдэг. Гэтэ би одоо бүр үнэхээр залхаж байна. Эсвэл би ингээл дандаа ингээл хайрлал, би дандаа ингээл өгдөг. Тэгээ одоо бол миний төвчээр үнэхээр тасарч байна гэж хэлээд идэг. Гэтэл бас ингээд хэлээд байгаа чинь нөгөө түрүүний хэдүүлээ дүрлүүгээ хувиргаа бодох юм бол аврагч дүртэй байгаад байгаа хүн чинь нөгөө хүндээ боломж олгодгүй гэд нэг юм ярьсан шүү дээ. Тэгэхээр тэрүүнийгээ ингээд олж харахгүй бас байгааг нэг жишээ юм шиг санагдаж байгаа байхгүй надад. Гэтэ яагаад хүмүүс энэ таалагдахгүй байгаа дүрнээсээ, тухгүй санагдаад байгаа дүрнээсээ ингээ гарч чадахгүй байгаа л эдээ. Өглөөлэдэг те. Би ерөөс төвчгүй нэ одоо ястай ингээ болсон гэж бодож байна. Гэтэл маргааш нь 7 хоног сарын дараа яг л тэр дээрээ байж идэх шээ те. Яагаад энэ байдал ингээ өргөжлөд идэм бол нөгөө нэг одоо 20 хэдэн жил тийм байдал дээр байцсан зүйлийг бид нэр одоо өөрчлөх гэдэг нь шүү дээ тий. Тэгээ тэр хүн тэрнээсээ өөрчлөгдөе гэдэг шийдвэрээ гаргаагүй байгаа даатай холбоотой. Шийдвэр гаргачих юм бол бид нэр тэгвэл энийг чинь би яаж өөрчилж болох юм бэ гэдэг нэг юм суурах, өөрчлөх, ном хайгаад эхэлдэг шүү дээ тий. Тэгээ хамгийн түрүүнд нөгөө нэг хүмүүс харилцааны ур чадвараа яаж сайжруулах юм, би эндээсээ яаж гарах юм гэхээр нэг бол сэтгэл судлалын ном авдаг, эсвэл нөгөө Дейл Карнегийн номнуудыг айгүй болдог шүү дээ. Тэгээд тэрийг та судлаад үзэлтэй тийм. Тэгээд тэнцээ бол маш их нөгөө нэг тактикууд байгаа. Тэгэхээр эхлээд нөгөө нэг та ямар байгаагаа эхлээд мэдчихлээ. Та яг тэсэж дэлбэрэхэд бэлэн байгаа юм байна. Тэгээд тэрийг төвчих одоо нөгөө нэг өстой төвчээрийн хязгаар гэж байдаг бол тэрүүн дээр яг хүрчээд байна шүү дээ тийм. Тэгвэл тэндээсээ зүгээр л нэг алхам хийгээд гарах гад үз. Шийдвэрээ гарга.
хамгийн гол нь шийдвэрээ гаргах хэрэгтэй. Гэтэл бид нар нөгөө нэг ийм одоо аврагч гэдэг ч юм уу, хохирогч гэдэг ч юм уу, дарангуулаад байгаа гэдгээ нэг мдээгүй байгаад байдаг. Мэдсэн ч тэрийг хүлээн зөвшөөрөх процесс явагдахгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм чинь шийдвэрийн талаар бид нэр бүр ярилцах хэцүү байгаа байхгүй юу. Тэгэхээр эхлээд хүлээн зөвшөөр. Та яг ийм дүр дээр байгаа юм байна. Гэхдээ энэ сайн муу гэдэг талаар ерөөсөө яриаггүй тий. Бид нар ер нь бол бүхэл зүйлсийг ийм баланстай авч явах хэрэгтэй байгаа байхгүй. Зарим зүйл дээр ч гэсэн жишээлбэл би өнөөдөр одоо дарангуулагч ч юм уу тийм дүр дээр очиж ийж наатаха яг одоо гэхэд тэгээ миний ширээн дээр авчир гэдэг зүйлс хэлэхгүй л бол зарим нэгэн зүйлс дээр бол хүмүүс нөгөө тохио автлаас ч худаад байдаг шүү дээ тий. Тэгэхээр бид надад тийм харилцааны юм аяг хэрэгтэй. Гэхдээ энийг би хэтрүүлж болохгүй гэсэн үг. Зарим зүйл дээр би хохирогч буюу бусдаас тусламж авах шаардлага гарна штэ. Одоо бүгдийг нөгөө мэдэхгүй юм чам. Жишээлбэл над дээр нөгөө нэг манай одоо гэрийн пар хагарлаа гэх юм бол сантехникийн хүн дуудаал тий. Манай ингээд юу ячжээ, пар хагарчжээ. Энийг одоо би яахыг сайн мэдэхгүй байна. Энэ дээр надад туслаач гэх юм бол эн чин тусламж гуйж байгаа хэлбэр буюу тэрийг нөгөө хийж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрж байгаа харилцаа болж байна штэ. Тэгэхээр тэрэн дээр нь хүн ирээд надад тусалчихна. Гэхдээ байнга тэрүүн дээр ингээл яагаад бусдаар ингээл хийлгүүлээд байх юм бол би дараа нь бие дааж амьдрахад маань одоо энэ айгу хэцүү байх юм байна. Эсвэл нөгөө сан техникийг хүн дуудаж чадахгүй те харилцааны одоо ур чадваруу жоохон султай байгаад ах юм бол 50-аа залгаад манай парыг хагарсныг хилээд өгөөч ч юм уу. Эсвэл доотлын айл бүр хил ам болоод орж ирэхээр нь одоо хаашаа залгад юм болоо би мэдэхгүй гэл ингэх юм бол дараа нөгөө нэг бие даах байдалд маань энэ сөрөөр нөлөөлөх юм байна гэдгээ эхлээд бид нэр таньж мэдэх хэрэгтэй. Дараа нь хүлээн зөвшөөрсөн бол та энийг өөрчлөх шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээ шийдвэр гаргаад энэ үнд суралцах шаардлагатай. Тэгээ суралцахын тулд биднэрт нөгөө нэг юм харилцааны эвдүүний асуудал гарч ирэх юм шүү дээ. Хинээс яаж тусламж гуйх юм бэ? Эсвэл нөгөө нэг бусдын юмыг одоо авч хийгээд байгаа аврагчийн дүр дээр байгаа бол бусдад яаж боломж олгох юм? Одоо тэр чинь нөгөө нэг цаанаа итгэхгүй байж болж байна. Эсвэл хугацаанд тулцсан зүйл дээр айдас байж болно тий. Үгүй яг энүүгээр хийлэгчээр яг миний санснаар хийчих болов үгүй болов гэдэг нэг юм үл итгэх ч юм уу. Тэгээд нэг юм хариуцлагагүй байдал гарчвал яах вэ гэдэг нэг юм зүйлс байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр тэрэн дээр наан нь бүр нэг юм 7 хоногийн өмнө ч юм уу те. За чи яг энийг нэг 2 хоногт нэг хийгээд үзтээ болохгүй бол надаас ирээд асуугаарай гэдэг ч юм уу те. Ийм харилцааны эв дүүд суралцах шаардлагатай болно. За дарангуйлагч байх юм бол за ер нь л намайг ингээд өгдөг шүү. Би яахан нэг хилээд нэг тас хазаад үзээ та гэдэг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө тэр нэг дассан байгаа зүйлсээс бид нэр жоохон өөрийгөө татаад хүлээцтэй байгаад тэгээд нэг юм алхам хийгээд үзээч. Тэгээ алхам хийгээд тэрүнд бид нар ч гэсэн мөн адаа суралцж байгаа. Нөгөө хүн ч гэсэн суралцж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр нэг боломж хийхэндээ юм боломж олгосон нөхцөл байдлыг бий болгочих юм бол харилцаач гэсэн их тийм энгийнээр урсгалаар жоох явж магадгүй тий. Гэтэ амьдралд бүх зүйл дээр ингээд яарч давталтлах бас заримдаас нэг тийм биднийг бас их ядраагаад байдаг шүү дээ тий. Саний жишээ бол баг хүн болгон тохиолддог жишээ байх гэж бодож байна. Над ч гэсэн тохиолддог гэгэл одоо яах вэ? Би ингээл хамгал байдгаа те зориулаад ингээд байгаа боловчиг ингээл миний их шиг өссөн шиг үр дүн гарахгүй ч юм уу. Тэгэнгүүт би ч гэсэн өөр дээрээ л эхлээд нөө хүн рүү эхэлж өөр нь бас ингээ бодох гээд байдаг шүү хүмүүс те. Өгөөд л би л ингээд байна гээл тэгээд гэтэл тэр өгөөд байгаа гээд байгаа зүйл маань нөгөө хүнд маань юу гэж магадгүй ойлгогдоод ч байгаа юм те. Эсвэл би өөрөө яг нөгөө саяны хэлдэг шиг за ойлгочихж байгаа юм. Ямар ч хэсэг ингээ өглөөд байгаа маань бол тэр асуудал ойлгоод байгаа юм. Гэхдээ өөрчлөе гэдэг тэр шийдвэрээ гаргаад зөрөгтэй нэг алахгүй байгаа юм байна гэдгийг маань бас илэрхийлэх болов гэж бодлоо. Яг зарим тохиолдолд энэ жоохон хүмүүс хатуу сонсогдож магадгүй л те гисэн хэдий ч гэсэн яг бодит байдлыг бодоод үзэх юм бол тэгээ бас нэг ингэдэгч бид нар одоо за ингээл ингээл асуудлаа ингээл яриад байгаа боловч тэр асуудал яриад байгаа маань өөрөө бидний тухтай бүс ингээ болцсон. Тэгээд тэр тухтай бүсээсээ ингээ муухай хагаад байгаа хэрнээсээ гарч чадахгүй байдаг юм болов уу бас таныг сая ярьж байхад л за гэд ингээд юмнууд холбогдож бодогдлоо. Би өөрөө ер нь энэ подкаст дээр бас айгүй ухаарж байна. За тэгэхээр одоо хоёулаа бас нэг юм хэсэг зүйлийг ярихгүй болохгүй юм шиг ингээд санагдаад байна. Би гэдэг бас саяны асуултыг өмнө
энэ тухай ярих хэрэгтэй байсан юм болов уу гэж бас бодлоо. Ингээд харилцааны ингээд дөрүүд байгаа шүү дээ. Бид нэр энэ дөрүүдээ мэдгүй нөгөө миний сайн хэлдэг шиг үглээл те. Ингээд асуудлууд ингээд яваал байд. Тэгэнгүүт үүнээс үүдэлтэйгээр ямар асуудлуудыг бид нар харилцаандаа өөрсдөө тарьчаад байгаа, харилцаандаа өөрсдөө бий болгочоод байгаа юм гэдэг зүйл. Одоо аав ээж нарын харилцааг одоо харангууд нөгөө хүүхэд нь жишээ нь 40 ингээ хүрсэн. Тэгэнгүүт ингээл баян хүүхэд рүү яриа л да чи ингэснэ чи тэгснэ гэл ингээд. Тэгэнгүүт энэ бол нөгөө харилцааны хамаарлал байгаа шүү дээ. Хамаарлын нэг жишээ юм шиг харагдаж байна. Өөр ер нь ингээ ямар ер нь асуудлуудыг бас үүсгэх боломжтой байдаг вэ? Ер нь үүсгээд идэг вэ? Одоо нөгөө нэг хэрэгцээнээсээ айгүй хамаарат байна тий. Жишээлбэл хангалттай хүүхдээ халамжилж байгаа гэдгээ мэдчихвэл бид нэр одоо жишээлбэл 40-50 хүн рүү заавал залгаад өнөөдөр хоолоо идсэн үү? Гадаа хүтэн биш үү? Дулаахан хувцлаарай гэд тэр хүний нөгөө нэг биеэ дааж чадан шүү гэдгийг тэр хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаад байна шүү дээ тий. Болон хүүхэд нь өөрөө бас нэг өөр хүүхдээ аав ээж болсон байгаад байдаг тий. Тэгэхээр нөгөө нэг энэ хүн цаана биеэ даах хэрэгцээтэй шүү. Тэгээд энэ хүнд одоо нөгөө нэг мэдээж бид нэр заавал нөгөө нэг хайртай шүү гэж өдрийн 50 залах гараа хайртай гэдгээ баталж байгаа юм биш шүү дээ. Заримдаа нөгөө нэг уулзаж амжихгүй байсан ч гэсэн ялангуяа нөгөө нэг найзуудын харилцаан дээр ч тэр эцэг айгүй хол байгаа тохиолдол ч тэр нөгөө нэг тэнд намайг хайрладаг хүн байгаа шүү гэдгийг бид нэр зүгээр л мэдчихийдэг шүү дээ тий. Тэгээд яг хэрэгтэй болонгуудаа залгаад за өнөөдөр надад нэг ийм асуудал тохиоллоо надад туслаач ээ гэдгээ хэлж чаддаг. Хамгийн гол нь бид нэр хүнээс нөгөө нэг тусламж авч чаддаг. Тэгээд болохгүй байгаагаа илэрхийлж чаддаг. Энэ маань л нөгөө нэг харилцааны ив дүү гэдэг зүйлсээ хил хязгаарамжаар надад санагддаг байхгүй юу. Гэтэл бид нөгөө нэг одоо харилцааны өндөр чадамжтай гэдэг зүйлс айгүй их ярьдаг. Гэтэл тэр өндөр чадамж гэдгээд байгаагийн шалгуурт нь юу байгаад байгаа юм тий. Тэгээ тэрэн дээр амар олон зүйлсийг шалгаа одоо жагсаалт болгож биччихэл тэр болгоны хүнээс одоо шаардна гэх юм бол боломжгүй. Нөхцөл байдлыг одоо сайн мэдрээд тэрүүн дээр тухайн хүн зүгээр л өөрийгөө илэрхийлээд бусдыг ч нөгөө нэг ойлгож хүлээж авч чадж байгаа зүйлсийг бид нар ер нь бол нөгөө харилцааны ур чадвар бие биентэйгээ ойлголцож байна гэж үзэн шүү дээ. Харилцаа гэдэг чинь ер нь бол хоёр хүн ба түүнээс дээш хүмүүстэй нэг зүйлсийн талаар л аягүй сайн мэдээлэлээ солилцоод нэг цэг дээр цугларч байгааг бол хэлж байгаа шүү дээ тий. Гэтэл бид нэр жишээлбэл одоо энэ аяг байлаа гэхэд энийг бүгдээрээ цагаан аяг гэл харчмаар байгаа байхгүй юу. Гэтэл хүн болгон өөрийнхаараа энэ аяг байна л та гэхдээ ногоон дуу туяатай аяг байна гэдэг ч юм уу те. Эсвэл зурагтай аяг байна гэдэг юм бол бид нэр яг энэ аягны талаар зөв шийдлийн талаар ярилцахгүй болчихдог байгаа байхгүй юу. Харилцаан дээр хамгийн их гараад байгаа зөрчилдөөн хамгийн их болоод байдаг зүйлс бол тухайн хүний хэрэгцээг бид нэр хүлээн зөвшөөрч ойлгож яг тэрүүнд нь оновчтой байдлаар одоо харилцахгүй байгаад байна уу. Жишээлбэл хүүхдийг бол нөгөө нэг бие даахыг нь бид нэр эцэгчүүд төдийлөн дэмжихгүй байгаад байна. Насанд хүрэгчийг тэр нөгөө нэг харилцаан дээрээс нь факт ярихангуут нь тэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх гадайн. Эцэг эхчүүдийг нөгөө санаа зовоод хайрлаад ярьж байгааг нь энэ намайг хайрлж шүү гэж хүлээж авахгүй ямар ч хөвгтэй юм бэ гэж хүлээж аваад ёо би өөрөө насанд хүрсэн хүн тэхүү би өөрийгөө мэдчихээн штэ яа над руу ингэж залгаад байгаа юм гэд тэнгүүт нөгөө хүн маань үгүй халамжилж байгаа хэлбэрээ гинт ойлгох хэрэгтэй. Тэгээд буцаагаад нөгөө нэг та хэрвээ хэлмээр байгаа бол те би ойлгож байна. Намайг ингэж байгаа чинь маш гоё байдаг, таатай байдаг. Гэхдээ та над руу заавал ингэж хэлснээрээ би таныг нөгөө нэг таныг хайртайг байнга мэдэрнэ гэсэн үг бишээ. Би өөрийгөө маш сайн авч явж байгаа гэдгээ тайлбарлах, хэлэх, ярилцах. Тэгээд нөгөө нэг ярилцаараа гингүүт нэг нь айгүй их яриад байдаг давмгаалж. Одоо би ч хамааг ингэж байгаа болохоор ингэсэн байгаа ахгүй юу? Чи намайг ингээ зүгээр сонс гэдэг. Гэтэл ярилцаараа гэдэг маань ийм харилцан ойлголцлын асуултууд байх хэрэгтэй. Чи энийг яг юу гэж ойлгосон юм? Би ялангуяа нөгөө нэг эцэг эхчүүдтэй харилцахтай болохоор одоо хүүхдүүдтэйгээ харилцах аргууд дээр нь юу хамгийн их зааж өгөх вэ? Та асуулт асуу. Хүүхэд нь яг тэрийг юу гэж ойлгоод тэрийг хийсэн юм бэ? Жишээлбэл өсвөр насны хүүхдүүд заримдаа нөгөө нэг айлт хоноод тэгэнгүүтээ заримдаа яг хөө тэр бол мэдээж нөгөө нэг айцнаасаа болоод эцэг ихтэй
би найзандаа хонч болох уу? Эцэг их зөвшөөрөхгүй гэж бодоод тий. Эсвэл зарим нь нөгөө нэг эцэг их маш их ажилтаа байгаад учраас өөрийгөө нөгөө анхааруулах гад. Тэгэхээр цаад нөгөө нэг юм хэрэгцээ гэдэг нь амар чухал байгаа байхгүй юу? Тэгэхээр хүүхдийг юунаас болоод тийм үйлдэл хийсэн бэ гэдэг зүйлсийг нь бид нэр асуух хэрэгтэй байгаа байхгүй. Тэрнээс биш чи яагаад гадуур хонж байгаа? Чи тэгээ трийг надад хэлэх ёстой байсан юм шүү. Яг одоо яагаад хонсноо хэл гэх юм бол угаасаа эцэг эхийн нөгөө хүсэж байгаа хүсэл хэрэгцээ нь өөрийнх нь тэр нөгөө хэлж байгаа зүйл дээр нь гараад ирж байгаа учраас хүүхэд өөрийнхөө хэрэгцээг илэрхийлэхээр байна уу? Магадгүй та өөрийгөө зүгээр ингээ нэг одоо эцэг эхчүүд сонсож байгаа юм бол тэ. Танаас хүн ийм өнгө тооноор таныг яагаад чи ингэсэн бэ гэд асуух юм бол та буцаад харилцахаар байна уу гэдгийг нэг бодоод үзэх хэрэгтэй. Тэгээ би эцэг эхчүүдийг нөгөө нэг яаж харилцах юм бэ? Яаж ярилцах юм бэ? Бид хоёр уг нь зөндөөл ярьдээ ч гэхээр та яаж ярьдгийг? Хоёр надад нэг ингээд та ярьдгаа надад нэг үзүүлээч гэхээр би өстой нэг ингээд агай их тайлбарлаад яриалаадаг. Тэгэхээр за тэгээ хүүхдэн буцаага танд юу хэлэх вэ гэхээр за ойлголоо гэж хэлдэг гэд. Та энийг яг харилцан яриа гэж бодож байна уу? Та хоёр яг ингээд эндээс харилцан ярилцаад ойлголцлоо гэж бодож байна уу гэхээр нэр өгөөм шиг байна гэд тэгдэг. Тэгвэл та одоо хоёлаа энэ асуултаа зөв болгоод үзье. Та хүүхдээ илүү яриулмаар байгаа. Хүүхдийнхээ юу хүсэж байгаа, ямар хэрэгцээ шаардлага цаана нь байсныг илрүүлэх гэж байгаа учраас хоёлаа одоо нэр асуулт зохиогоод үзье гэ. Тэгэж нөгөө нэг одоо ажилдаг гэх юм уу? Тэгэх юм бол эцэг эхчүүд маань жоохон ботдог. Нэрэ чи яагаад ээжтэй хэлээгүй юм? Миний охин яасан айс юм уу? Гэх юм бол нэрэ манай охин ярихаар юм байна, хүү ярихаар юм байна. Тийм би танаас айс юм тэгээд таныг чүрхгүй ах гэж утсан гэд. Чи надад харин зөвөр хилцэн байсан бол өнөөдөр би чамд уурлахгүй байсан. Тэгээд юунд дайс битгий би ямар ч лээсэн чиний асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ нөгөө нөхцлүүд байж болно шүү дээ тий. Тухайн өдөр одоо жишээлбэл нөгөө цагаан сарын бууз хоошорны үе болж байна тий. Чамайг ирээд нөгөө буузад хоолно гэж бодож байсан учраас бид нэр бууз ахихгүй байсан гэдэг ч юм уу тий. Цаана эцэг их ямар шалтгааны улмаас ууралж байгаа хүүхдэд тайлбарлах хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө хүүхд айсан айдсан дээр би чи энэ үүрэг хариуцлагатай байсан учраас аав ээж ингэсэн юм байна. Тэгвэл би нөгөө нэг айсан айдас маань дэмий юмнаас айсан юм байна тий. Тэгээд магадгүй тэр нөгөө нэг найзуудыандаа хонолтоо бид нэр хоошлуулж болох байсан. Сквал тэр өдрөө мэдээж зөвшөөрөл авсан юм чи аав ээж одоо бүгдээрээ нөгөө нэг нийлээд буузаа хийж исэн бол тэр ажлаа зүгээр л манай охин хүүгүүгээр хийчих боломжтой байсан байгаа байхгүй. Тэгээд нэг юм харилцан ойлголцох боломжтой байсан юм дээрээ бид нар нэг юм эвгүй нөхцөл байдал үйл алгалцал үүсээд нэг нь уур бухимдалтай нөгөөх нь эцэг эхээс айсан айцтай. За нөгөө талын сайн одоо хоёр дахь жишээн дээр бол хүүхэд нөгөө нэг илүү анхаарал татах гад эцэг их ямар хариу үйлдэл үзүүлдэм бол үнэхээр нөгөө нэг намайг хайрладсан болов гэдэг зүйлсээ баттгах гэж бас тийм үйлдэл гаргадаг. Хэрвээ тийм байх юм бол тэр үнд мөн адил нөгөө уурлаж бухимдаад бол бид нэр зөв юм гарц гаргалгааг харахгүй тий. Чи яагаад ийм үйлдэл гаргасан юм бэ гэдэг хэрэгцээ шаардлагыг нь сонсоод тий. Та байнга ажилдаа байгаад идэг. Тэгээ намайг өнөөдөр ингээ байхгүй болчвол та юу болох бол гэдгийг би таньдаас мэдгэсэн юм гэх юм бол энэ хүүхэд ийм зүйл хүсчээсэн байх нь штэ. Тэгвэл би ямар хэрэгцээ шаардлагаар ингэж их ажиллаад байгаагаа хүүхдэд тайлбарлана гэсэн үг. Одоо жишээлбэл нийтлэгээр манай Монголын нийгэмдэр юу байна вэ? Маш их нөгөө нэг банкны зээл, лизинг, апийн зээлүүд тэгээ тэрийгэ тайлбарсныхаа ар дээр нь бид нар ер нь тэгвэл та нөгөө нэг санхүүгийн энэ нөхцөл байдлаа зохицуулах боломжтой юу? Санхүүгийн сахилах бат гэдэг бид нар зүйлсүүдийг айгүйх ярьдаг те. Тэгвэл энийг ингээ зохицуулах боломжтой гэхээр эцэг эхчүүд дахиад нэг боломж үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг юм харилцаа гэдэг маань бидэнд ийм боломжуудыг гаргаж ирж байдаг. Тэгээд бид нар илүү бие биентэйгээ ойлголцох зүйлсүүдийг хийдэг юм аа. Тэгэхээр асуулт гэдэг бол маш чухал зүйл юм аа. Тэрнээс биш бити яриад хэн их ярьж байгаа нь зөв ярьж байгаа гэсэн үг биш. Хэн баг ярьж байгаа нь буруу болоод тэр хүн өөрийгөө илэрхийлэхгүй байгаа гэсэн үг ерөөсөө биш байхгүй юу? Бид нөгөө нэг асуултаа зөв онцгүй байж магадгүй, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж чадахгүй байж магадгүй. Тийм учраас бид нар ярилцах нь одоо айгүй чухал байх гэдэг шүү дээ тий. Тэгээд дээрэс нь нөгөө нэг дөрүүд гэж ярьсан шүү дээ тий. Бид нэрсэн сая одоо ингээл айгүйх дөрвийн талаар ярьж байгаа. Тэгэхээр энэ дөрүүдийн цаана байдаг хэрэгцээнүүдийг ойлгочих юм бол хэрэгцээнээр тулгуурсан асуулт маань илүү зөв оновчтой гараад ирнэ. Асуулт зөв оновчтой байгаад гэх юм бол харилцаа маань илүү амжилттай байна гэсэн үг.
Тэгэхээр саяны хэсгээс бол нөгөө хамгийн том мессежийг би ингэж ойлголоо. Би хүнтэй харилцаж байгаа. Тэр хүнийхээ хэрэгцээг цаана нь ямар хэрэгцээ байна гэдгийг ойлгох ч хэрэгтэй юм байна. Өөрөө ч гэсэн би сэтгэл зүйн хэрэгцээ маань юу байна вэ гэдгээ нөгөө хүндээ бас илэрхийлэх хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол харилцаанд дахиад нэг алхам алхахад ийм хэцүүгээр биш арай ингээ хөнгөн байж болох юм байна гэдгийг ойлголоо. Тэгээ харилцаанд бол ингээ яг харилцааг ярих юм бол угаасаа маш олон асуудлуудтай ч холбогдно. Тэгээ угаасаа харилцаанаас хүн тусдаа биш учраас зөндөө олон арга замууд ч гэсэн яригдах байх. Гисэн хэдий ч гэсэн хоёулынх нь ярилцах хугацаатай бас байгаа учраас хоёулынх нь хугацаа ер нь энэ түрээд өндөрлөх гэж байна. Би сүүлийн хэсгийг бас танд үлдээмээр байна. Мэдээж ингээд саяны асуулт болгоны ар дээр хүмүүс хэрэгтэй зөвлөмжүүдээ авсан байх. Харилцааны дөрүүдийг, харилцаа ер нь зарим хүмүүсийн маань хувьд харилцаа нь ямар төртэй вэ гэдгийг бас мэдгүй ч байсан байж магадгүй. Тэгвэл өнөөдөр харилцаа гэдэг ойлголтын дээр нэмээд нэг дүр гэдэг зүйлийг мэдээд авсан байх. Амьдралдаа хэрэгжүүлэх олон зөвлөмжүүдийг авсан байх гэж бодож байна. Тэгээ та зөвсгөлт нь нэгтгээд магадгүй өмнөх хэсгүүд дээр яригдаагүй тийм зүйлс байвал үзэгчид, сонсогчдаа зөвлөөд дуусгая. Харилцааны дөрүүд нэгт нөгөө нэг сайн муу гэж бол байхгүй. Бүгдээрээ л бидний нөхцөл байдлаас болоод амьдралын туршлагаас хамаарж агаад тэгээд нийгмийн хүлээлт бас ахих байдаг. Тэрнээс хамаарж агаад бид нэр энтергийн зүйлсүүдийг ухамсартай болон ухамсаргүй байдлаар тэгээ сэтгэл зүйн хамгаалах механизмтай ингэж одоо жоохон юм комплекс байдлаар авч хэрэгжүүлээд байгаад байдаг. Тэгэхээр энэний цаана нөгөө бид нэр үүргээс жоохон салгаж ойлгоосай. Үүргээ яг нөгөө нэг хүн юу хийх ёстой тэр үүрэг дээрээ л байгаарай. Тэр үүргийн дүр гэж нэг байгаад байгаа шүү дээ. Үүрэг холилдоод ирэхээр энэ харилцаа маань хүртэл ингээ нэг юм холимог болоод ирдэг. Харилцаа ийм шийдвэрлэгдэхгүй, харилцаа ийм одоо зөрчилдөөтэй байгаад ирэнгүүт бид нар нөгөө нэг нийгэм дээр гарч байгаа бухимдлуудыг бас их бий болгоод ах шиг анзаарагддаг. Тэгээ нийгэм чинь бол бид нэр өөрөөсөө сайн сайхныг л хүсэж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр сайн сайхан хүсэж байгаа зүйлсүүд дээрээ харилцааныхаа дөрүүдийг үүргээ зөв ингээ хуваарлаад явуучих юм бол бид нэр харилцан сайн ойлголцолтоор тулгуурлаад шийдэл маш сайн гарна. Шийдэл гарчих юм бол бид нарын амьдрал нэг алхмаараа маш гоё болно. Тэг хүн болгон өөрийн гэсэн нэг юм чадамжтай, чадвартай, нөөцтэй байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр бид нэр энийгээл хин хиндээ одоо win-win гэж ярьдаг шүү дээ, тийм. Бие биендээ нөгөө нэг юм ашигтай байдлаар, ад жаргалтай байдлаар мэдрэх юм болов. Тэгэх юм бол сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгцийн эрүүл мэнд, амьдралын чанар бүх зүйл юм сайхнараа байх баха гэж бодож байна. За тань маш их баярлалаа. Маш үнцэнтэй яриаг бас өөрийнхөө цаг хугацааг зориулаад олон хүмүүст тус болох зүйлийг хоёлаа ярилцж чадлаа гэж би бодож байна. За тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За энэхүү подкастнда урьж оролцуулсан та бүхэнд их баярлалаа. Та эдийн ч гэсэн ажилд нь тэгээд энэ нөгөө нэг сэтгэл зүйн шинжилгээ ухаан нэг юм шинжилгээ ухаанч байдлаар хүргэж байгаа зүйлд бас амжилт хүсье. Маш их баярлалаа. Тархины алаас нэвтрүүлэг подкастны энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлж байна. Эрүүл харилцаанд суралцахад тань багш болов тусалж чадсан гэдэгтээ бид бүхэн итгэлтэй байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.